За сайн байцгаана уу. Би бас нэлийн дээрээс бодож ирсэн нэг сэдвэрээ ингээд мэдээлэл өгье гэж ингэж бодож ирсэн. Тэгээд саяхан фэйсбүүкээс нэг мэдээлэл харсан. Ер нь яг Монголд болж байгаа үйл явдлыг фэйсбүүкээс ингэж олж харах нь харьцан одоо хурдтай гэх юм уу ийм байдаг. Гэтэл энэ хурдтай энэ мэдээлэл бас худлаа өмнө гэх мэт зөрүүтэй байх талтай. Гэхдээ яг энэ мэдээллийг бол харьцангуй зөв юм болов уу гэж ингэж бодсон. За их хурлын гишүүний хэлж байгаагаар монголчуудын зөндөө олон одоо хувь нь энэ Тэмүү болон хятадын вебсайтуудаас хямд одоо ийм бүтээгдэхүүнийг худалдаж авдаг гэж ингэж гарсан байлаа. Тэгэхээр энэ бол баггүй мөнгө хятад руу орчаа гэсэн үг. За нөгөө талаар гэвэл энэ залуугийн мэдээ бэлдсэн энэ залуугийн яриагаар хүмүүс байгаа одоо мөнгөөр худалдаа авалт хийгээд чанарын шаардлага хангахгүй үнэн бодит байлаасаа зөрүүтэй байх яадаг вэ гэхэлэр нэг зарга хийгээд ч мэдээж хаашаа зарга хийх нь бол ойлгомжгүй зүйл тийм ээ. Тэгээд тэрнээсээ гадна жоохон тоглоом шоглоом байлаар ингээл хаяал тоглол ингээл өнгөрөөчдөг. Гэтэл энэний цаана бол санхүүгийн хувьд хохирох юм асуудлууд бол их байна гэдэг ингэж хэлж байгаа. За тэгээд би яагаад энэ талаар нэлээд дээрээс ярихыг ботсон бэ гэхэлэр одоо Норвегийн нэг ийм засгийн газрын ийм агентлаг гэдэг манайхаар одоо мэргэжлийн ялалтын газар гэх юм уу та. За тэр одоо агентлагаас байгаль орчны агентлаг за тэгээд хүнсний аюулгүй байдлын газар гэх мэт хамтарч байгаа ийм нэг юм судалгаа хийсэн байгаа. Яг тэгэхээр энэ яг энэ Тэмүүгээс худалдаа авалт хийдэг энэ одоо үйл явц зөвхөн манай Монгол биш тийм ээ. Энэ дэлхийн ихэнх улс орнуудад за манай монголчууд гадаадд их амьдарч байгаа одоо бүхэл улс орнд маш хямд үнээр ингэж худалдаа авалт хийж хошуурч байгаа нь бол нууц биш юм шүү дээ тийм ээ. Тэгэхээр Норвеч гэсэн маш олон хүмүүс худалдаа авалт хийгээд за тэгээд маш хямд үнээр янз бүрийн бүтээгдэхүүнийг худалдаж аваад тэрийг одоо TikTok одоо янз бүрийн юм дээр тавьсан байдаг. За тэгээд зарим нь бол энэ чанарын одоо шаардлага хангаж байна уу юу гэдэг ингээд холбогдох мэргэжлийн газруудад үзүүлсэн юм байна л да. За тэгээд сандалтай хүүхдийн сандал одоо би та нарт энэ зураг мөрийг харуулчих. Хүүхдийн сандал байна. За гоё чимэглэлийн юмнууд байна. Тэгээд хүүхдийн бөгж гэдэг юм уу те. Нийтдээ 13 төрлийн юмыг судалж үзсэн байна. Тэгэхээр энэ болохоор энэ оноо 2 сард хийсэн юм байна. За тэгээд одоо энд яасан бэ гэхээр тэр нөгөө юмнуудыг ингээд шалгаад үзсэн чинь хэд хэдийн юмнууд илэрсэн байгаа даа. За тухайлх юм бол одоо бугуйвч гэдэгтэй хүүхдийн одоо зүүж хэрэглэх юмнууд дээр нь гэхэлэр кадми, харт туглаг, холооржуулсан парафин те гэх мэтчлэн ийм хорт бодисууд бол зөвшөөрөх хэмжээнээс маш өндөр олон хувиар ингэж агуулгдсан байгаа. За тэрнээс гадна тэрийг хаялаа гэж бодё тийм ээ. За хэрэглэхгүй энэ ерөөсөө шаардлага хангахгүй ингээ хаялаа гэхэд байгаль орчинд хор нөлөөтэй гэдэг ч байгаа. За тэгээд тэрнээс гадна жишээлх юм бол ингэж байгаа. За би яг нэг тайлангийн ингээ хараад байж байгаа байхгүй юу. Тэгсэн чи за би энэ түрүүнд кадми гэдээ ярьсан тий. За кадми гэдэг бодис нь яд юм бэ гэхээр ерөнхийдөө архаг явцтай юм хордлогыг л үүсгэж юм байна л да. Ингээд манга зүүж хэрэглээд ингээд дахлаараа нөгөөх нь ингээд хорн яхнаа биеинд нь шингэж эхэлж штт те. Тэгээд биеэс ялгарах тэр хугацаа нь бол маш удаан байдаг. Нэгэнт биеинд ингээд бага шимэгдээд ингээд орсон бол ялгарах нь явц нь удаан байдаг учраас бие махбодыг хорлоход оруулдаг байх нь. Тэгээд илэг өшөг бөөр араг ясыг бол гэмтэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх юмнуудад цоллог эрхтнүүдэд яах нь ингээд тэр нь бол шингэдгээ гэсэн үг байна. За тэрнээсээ гадна яа гэхээр ийм байгаад байгаа. Жишээлх юм бол нөхөрч хүн те чадвахыг гэмтээдэг, ургийн гажиг үүсгдэг гэж байгаа. За тэгээд тэрний зөвхөн хүнийг хордуулаад зогсохгүй те байгаль ургамал амьтанд одоо сөрөг нөлөө үзүүлнэ гэж байна. За тэгээд хаяад ингээд шингээсэн байж байгаад тэгэх юм бол бас ургамал тэр орчныг бохирдуулдаг гэж байгаа. За ямар нэгэн одоо амьтны те гэрийн тэжээр амьтны ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэрийн одоо амьттай ингээд тэр
юу тэмүүгээс ямар нэг худалдаа авалтыг гэдэг ингээд жишээлх юм бол хүзүүний осорч гэдэг юм уу хоолн хийдэг савч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд хам бол шаардлага хангаагүй тиймэр ингээд өдөр тутам хоолоод ингээд тахлаар яах нь тэр боцсон нөгөө амьтныхээ биеийн шингэжтгэл байх нь л те. За хуунцрыг зөөлрүүлдэг боцс гэдэг бас байд юм байна л да. Тэгэхээр яа гэвэл та нар бид санаж байгаа те. Хүүхдийн нөгөө шаханууд идэгтэй сандалууд ингээд маш их зөөлөн иймэрхүү байдаг. За энэ шаханууд байна. За хөл бөмбөгийн тийм ямар нэг ийм юунууд байна. Хөл бөмбөгнүүд байж байна. За дээрээс нь хүүхдүүдийн бугуурч юм тий. За иймэрхүү юмнууд за амандаа хийж юм тоглодог юм яадаг ийм нэг зөөлөн юм тоглоомнууд байдаг чи тий. Гих мэтчлэнгийн за ийм зөөлрүүлдэг энэ боцсон гэхлээрэ яг зөвшөөрөгдөх хэмжээнээс бүр маш өндөр хэмжээтэй байсан гэж байгаа. За энэ ямар нөлөөтэй юм бэ гэхлээрэ хүн амьтны эргэтэн систем ялангуяа дааврын систем нөлөөлдөг гэж байгаа. Улмаар нөхөн өрчгүүд бас нөлөөлнө хор тавдрыг үүсгэх юм аюултай гэж байна. За тэгээд ерөнхийдөө бол ингээд эндээс ингээд ажиглаад тарах юм бол одоо үн хямдтай юм маань яа гэхлээрэ одоо хортой тим юмнуудын агуулмж өндөртэй стандартын баталгаа авахгүй тэрийг хяндаг газар авахгүй тэг хүмүүс онлайнаар ингээд худалдаад авчдаг. Тэгээд бага мөнгө учраас хайсан ч гэсэн их анзаардаггүй байдаг. Гэтэл за хэрэглэлээ гэж одоо мэдлгүйгээсээ болоод тэгээд хэрэглэлээд ингээд ялангуяа тэр чинь хүний анхаарал татахаар гоё өнгө үзэмжтэй ийм хийцтэй юмуд байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ялангуяа жишээлх юм зөөллийн юм тоглоом байл гэхэд амдаа ингээд хийн тэ гартаа барин та нар мэдж байгаа тийм ээ. Жишээлх юм бол зис буугавч гэл тэгэхэд бид нар ингээд зүүхэд яах нь ингээд нөгөө нэг гар ингээл хөлрхээ хэрээр ингээл ногоорт центр байдаг үстэй тийм ээ. За бид нар ингээ ботход жишээлх юм бол цэцэгийн тус хийж хануулдаг ч үлээ мөнгө аягийн тус хийж хануулахаар сайн гэл ингээл байж идэг. Гэтэл одоо яг нь тэрийг бол одоо яцсан усын нь бол батлаад лабораторийн шинжилгээр баталсан юм бол бисээ мэдэхгүй л юм л да уншаагүй. Тэгэхээр ямар ч байсан одоо тийм амдамцсан яринууд байдаг учраас яг нь хөлөрхий хэрээр хүний арьсаар ингэж нөгөө юм ботгоо нэвчиж яах нь шүү дээ тийм ээ. За аманд орох юм бол бүр шүсээр дамжиж байна. За аманд орох юм бол илүү хурдан биеинд нь ингэж шингэнэ гэсэн. Яа тэгэхээр энэ шүс болон энэ намны хөндий хийл одоо цусан хангамж ихтэй эрхтнүүдээр тэгэхээр маш богино хугацаанд ингэж шимэгдэх юм нөхцөл бүрддэг. Тийм учраас нөгөө цулаг эрхтүүд бие төрөнд хэлсэн тийм ээ ингэж нөөцлөгдөөд тэгээд биеэс нь ялгархгүй удаан байгаад ингээ хавдар энэ төр үүсэх аюултай гэж ингэж хэлсэн байгаа. Тэгээд ер нь бол Европ зарж байгаа юмуд SE гэсэн юм чанарын баталгаатай тэмдэгтэй байдаг байхгүй. Тэгээд тэр нь юу гэсэн үг юм бэ гэхлээрэ ямар нэг бүтээгдэхүүнүүдийн стандарт гэж юм байдаг. Тэрний зөвшөөрөх төвшин гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэрнээс нэг л хангасан байх хэвээр. Гэтэл энд зарж байгаа ихэнх юмнуудад болохоор Европт очсон ерөөсөө SE гэсэн тэмдэггүй байсан. За тэгээд яасан бэ гэхээр энэ Норвегийн байгаль орчны агентлагтай нөгөө Тэмүү гэдэг ийм тэр газар руу ингээд холбогдоод энэ мэдсэн зүйлийн талаар ингээд захиа явуулаад ингээд шаардсан чинь тэр бүтээгдэхүүнүүд устгасан гэж байгаа. Гэхдээ мэдээж энэ бол Норвегт харагдах юун дээр устгаад Монголд бол харагдсан бахал гэж би ингээд жоохон хардаад байгаа. За тэгээд ер нь бол энэ шалгалт нь бол байнга үргэлжилж явагдаж байгаа. Тэгээд хүмүүстэй юу гэж зөвлөд байгаа гэхэлэр ерөнхийдөө Тэмүүгийн бүтээгдэхүүнд хийсэн юм шалгалтын үр дүн ерөнхийдөө Shein, Fruugo гэдэг тийм ээ Wish зэрэг ингээд маш олон хятадын аппликейшнууд идэх штеп хямдхан юм зардаг тийм. Тэрний заргадаг юмнуудтай одоо чанарын хувьд бол ерөнхийдөө адилхан байна. Чанар муутай байна гэж ингэж хэлсэн байна. Чанарын шалгалт хангахгүй хүн болон байгаль амьтанд хор нөлөөтэй гэж ингэж гарч байгаа юм байна. За тэгээд яад вэ гэхээр энэ хэдийгээр одоо хүн өөрөө худалдаж авах хэрэг нь байгаа ч гэсэн яг нь хүн өөр их аюулгүй байдлыг хангах энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй гэж ингэж одоо олон нийтийн телевизээр тийм ээ. За тэгээд интернет дээр одоо тайлан бүх юмуд ингээд тавигдаад ингээд сурчлаглаад явагдаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр нөгөө нэг маш сайн анхаарах хэрэгтэй байна. Бид нар ч гэсэн бас монголчууд ялангуяа урд төвштэйгээ ойрхон байдаг те хямдхан юмнуудыг ингээд зараал хатна шуурал ингээд авчдаг. Гэтэл нэг 2-3 хоног одоо
эвдэрчдэг нөгөөтгийн яг нь гаргаад хаялаа гэхэд нөгөөх маань яг өөрийг чинь хордуулахгүй байсан ч гэсэн байгаль орчин уус байна. За тэрүүгээр тоглож байгаа одоо хүүхэд байна, амтан байна те янз бүрийн байна. Адаглаад л хогийн цэг дээр хаялаа гэхэд тэр чинь түүж байгаа хүмүүс те эрүүл мэндийг ингэж бодох хэрэгтэй байдаг те. За тэгэхээр ийм юмнууд дээр хараад ялангуяа хямд төсвөр тийм худалдаа авалт хийхдээ хийхгүй байх нь зүйтэй гэж ингэж хэлмээр байгаа. Гэхдээ мэдээж энэ бол хувь хүний сонголтын асуудал л та. Гэхдээ бас жоохон санаа зовох ийм асуудал байгаа юм чи тухайлхан бол хямдхан худалдаж авчаад тэгээд эрүүл мэндэ эмчүүлэх гэдэг тэрнээсээ бүр хэд дахин тийм ээ эдийн засгийн хувьд хохирол бол үүсхийг бол үүсэхгүй. За тэрнээс гадна одоо яах вэ? Эдийн засгаар хохирдгүй маа гэдэг чинь тий бусад орчноо одоо бохирдуулаад тах юм бол нэг хүнээс гадна яах нь нийтээр хохирох юм аюултай байдал үүсэж байгаа. Тэр манай монголчууд одоогор бол улс төрийн хувьд бол одоо маш их юутай байгаа. Одоо юу гэж хэлмээр юм дээ ингээд нөгөө ийм 50 бус байгаад байгаа учраас яг иймэрхүү жижиг сажиг юмнуудад анхаарал хандуулах нь бол харьцангуй бага. Тэгээд тийм учраас иргэд бол мэдээлэл авахгүй. Тэгээ аль болохоор худалдаа авалт хийгээ явж байгаа. За харин энэ залуугийн нэг хөндөж ярьж ирсэн юм нь юу вэ гэхээр ингэж байгаа байхгүй юу? Одоо өөрийнхөө хувийн мэдээллийг алддаг. Ийм одоо худалдаа авалт хийхээр анхаарах хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр энэ үедээ би бол санал бүр нэг байгаа. Дансаа холбочдөг тий. Тэгээд дансан дах байгаль юу чинь бүх төрлийн мэдээлэлд байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо юу ядгийн алтаад ингээ дээрэс нь бас аюулгүй байдалд ингээ нөлөөлөх юм байгаа. Тэгэхээр ер нь бол хүмүүс орчин үед одоо маш сайн бодолтой авах болохгүй юм шиг надад ингэ санагдаад байгаа. За тэг зарим юмнууд бүр ингээд нэг хит цайруулдаг ч юм уу тий ийм юмуд янз бүрийн юмнууд маскнууд хит цайруулдаг юмнууд ч юм уу нөхсөө тал барилгадаг ч гэдэг юм уу сайн гэсэн ийм юмнууд байгаа. Тэгэхээр хит цайруулаад богино хугацаанд үр дүн гарганаа л гэх тусмаа яах нь ерөнхийд тэр чинь нотой гэсэн үг шүү дээ. Яг бол маш хүчтэйгээр яах нь нөлөө үзүүлж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр маш сайн анхаараасаа гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр би та бүхэнд энэ мэдээлэл тус нэмэр болох болов уу гэж ингэж бодож байна. За ингээд төр баяртай.